Бид бөөмөргөл тэнгэр шүтхийг хүн төрлөختөнд зөвөөр таниулах. Хүн төрлөختөн та биднийгэн их дэлхийд амьдарч буй тул бидний гэр болсон, өлгий болсон, баялаг болсон энэ л сайхан дэлхийг бүгд хайрлая, хамгаалъя гэсэн үрээ санааг бусдад өгөх зорилготой. 7 тэрбум жил болсон энэ дэлхийг хүн төрлөختөн үүсээд сая гаруй жил болж буй алтан энэ үлгийд зууч хүрэхгүй жил амьдраад буцах энэ цагийн бид дэлхийн зочид гихчид бид сөнөөж, мөхөөж, сүйтгэж байгаа бүхнийг нь барж дүүргэж болохгүй. Бидний үр удам ирээдүй хойч бас энэ дэлхийд ирж төрнө. Амьдрал энд дахиад хэдэн 10,000 жил үргэлжлэнэ гэдгийг ухаарч эд баялагын шунлгүй амьдрий. Нөхөн сэргээгдэх эд зүйлийг хэрэглээ болгон амьдрий гэдгийг үлгэрлэн таниулах чин хүсэлтэй буй. Үүнийг л тэнгэр үзэл гэж буй. Бөө мөргөл тэнгэр үзэл нь сүнсийг боловсруулах, тарих оюуныг хөгжүүлэх, сэтгэл зүрхийг хайр инэрлээр дүүрэн байлгах замаар хүнийг өвтгш хүмүүн болгодог цогц ухаан, цогц боловсрал юм. Дээш нь харуултаа яагаад гэвэл энэ баруун гарын алхаар нартай холбогддог нарны цөвдлөө. Наранд мөргөл үйлдэхтэй талархал, хүндэтгэл, хайр зэрэгээл илэрхийлнэ. Амьдрал хайрлсанд, амьдрал чинь тохиолдсон сайхан бүхнийг өгсөнд, хүний заяанд төрүүлсэнд, өнөөдөр амьд байлгаж, олон зүйлийг танин мэдэх, хүртэх боломж олгож буйд гэх мэтчлэн олон зүйлд талархаж мөргөн. Мөргөх үед зүрхний амин хасаар дамжин амьтай орон зай бүхнээс ирэх амьд гэрэл бидний биед нэвчин хайрыг таних, мэдэх, тосон авах зүрхний мэлмий нээгдэж байдаг. Хайр хаа сайгаагүй бидэнд зориулан оршин буйг бид ядчил олж харах нүдтэй, зүрхтэй болж мөн бусдад ч гэсэн тэрл хайраасаа өгөх тэнхээтэй хайрын эзэд болж чадна. Тэгэхээр үнэхээр би одоо олд авхан шиг ороод болж игэл тийм үү? Бүхний хөхөндөө байгаа гомдлоо гашуудуудыг болж игэл тархиндаан байгаа өчнөө модон зовлон одоо юу гэх бэрхшээлүүдийн үед тархиндаан авч исэн тэр олон цэрэг мэдээлэл өвчлүүдээс садяг гүн болтой. Тэрэндээ итгэл үнэмшилтэй байх. Тэгэх юм бол байгаль бидрийг маш хүчтэйгээр эмчилж чадна. А бид нар бол та бүхний зөвхөн анхаараач хэлний доо хотод хүн ороод өгөөч гэдгийг л хүснэ. За бүгдээрээ анхааралтай төвлөрүүлье. За анхаарлаа Орсын 2 дахь төлөврүү шууд жахыг нэг аяа яг хоёрлоо орсон байх шүү. Манай тав тавуулга хоёрлоо орсон байна. Холбогдсныгаа орсныгаа лав мэдрээ. Модны амьттай амин судалтай холбогдсныгаа маш сайн мэдрэхийг хичээ. Хүсэх тусам мэдрэх боломжтой мэдрэмж уулзч хариу өгнө. Энэ ховсын 6 дугаар төлөв дээр байх үед хөвч тайгын удхан ижидийн оюун ухаантай холбогдож байгаа яг энэ агшиндаа хөвч тайгын удхан эзэн гэдэг нь хамгийн өндөр настай хамгийн бүдүү моднуудыг хэлж байгаа. Тэр хамгийн бүдүү моднуудаас бусад моднууд нь ургасан байгаа. Бусад моднуудаас бусад мод ургасаараад хөвч өөрөө бий болсон байгаа. Тэгэхээр хөвч тайгын удхан өндөр эмгэгтэй оюун ухаан буюу сүүн тархиараа холбогдоод өөрийнхөө энэ тархинд байгаа сөрөг буруу бодол гэдэг юм уу? Элдв таагүй зүйлүүдэд одоо салгаад болчих. Сүүн тархиа эмчлээд ав. Модны үндсээр даман бид ховсод орж тайхтай холбогдож буй. Энэ холбоос дэлхийн цөмийн галан суугаар даман тайгын амин орнуудад хүрч тэнд буй удхан ижийн нартай холбогдож буй. Ховсод лавархын хэрээр бидэнд буй өвчлөлүүд рүү бид гүн нэвтэрч өвчний үндэс язорыг авч хайхад хэрэг болон ховсын эмчилгээ нь ховсын төлөвөөс ховсод хэрэгүн орж байгаагаас хамаарч өөр үйлчилгээ үр дүнг хүнд авчирна. Ховсын нэгээс энэ бий бодохоор энэ хөр шороон дээр энэ дэлхий дээр энэ алтан далайд чинь алтан уусад чинь алтан будгууд дээр чинь оршоод байгаа шүү. Алтан хэлсэн дотор чинь болж байгаа.
За. Алтан эсгэж хонгорын эсийг хэлдэг шүү манайхаа. Бид яг алтан үлгийдөө өөртөө амьдардаг шүү. За тэгэхээр бид нар тэндээс тэр хүмүүс ингээд өөрийгөө ингээд даатгаж залбиртаа юу хүсэх вэ гэхээр уртудаа нас хайрлаач. Амь насыг минь бөхөлж өгөөч. Амьдралыг минь эрүүл сарууд байлгаж өгөөч гэдэг ингээд амь насаа гуйж даатгах. Амь насаа гуйж даатгах. За тэнгуү жоохон дээш яваа өвчүүнийхээ харалтаа барихаар яв хинтээ холбогдох вэ гэхээр 13 их алтан уулзтайгаа Паул Алтайтайгаа холбогдсон.